За тэгэхээр жоохон өөр контент хийж үзье гэж бодоод нилээд оногийн өмнө community дээр нэг пост та дээр сонгуулсан. Тэгээд энэ сонгогдсон байлаа. Хамгийн олон саналтаагаар. Тэгээд олон долоо юм яриад явах уу. Цохилж байгаа талаар ч нэг яриад явах уу. Шууд анимынхаа төвчлөлтөд орцгоо. За энэхүү анима нэгэн хөгшин би ачтай болох гэсэн юм аа гэж нэгэн залууд хэлж байгаагаар хэлдэг. Жижиг яриа үргэлжлэсээр манай залуу ихнэрч байхгүй ер нь юм хүүхэдвэ гэж хэлээд өөрийн түүхээ бидэнд хуваалцдаг л та. За манай гол дүрмийн залуу маань тэгээ баг багасаа эхлээд модон сэлмээр тоглож ухаан орж исэн юм байна. Тэгээ тэр үеэсээ юу ч өөрчлөгдөөгүй мэдрэмж төрөөд байгаа мэн л та өөрт нь. Тэгээ багын мөрөдөл нь агууг сэлмийн мастер болох. Тэгээ одоо хүртэл сурсан эрдэнэ зүгээр л нэг энгийн хүнээс дээрвэж л таардаг л та. Таардаг ч гэж одоо өөрөө тэгж боддгийг. Гэхдээ манай залуу үндэ нэг гомдлоод байдаггүй харин байгаа амьдралтаа сэтгэл хангалуун амьдрахыг л хичээдэг ингээ харагдаж байгаамаа. Гол дүр маань энэхүү одоо доожогийн багш ба түрүүн өглөөдөөс өгшин бол түүний аав юм байна. Тэг хичээлүүд нь ч ингээд дуусаад өдрийн хоолны цаг болоход түүнээс дахиад л хүүхд асууна. Ээж нь тэднийг сонсоод хариуд нь хизээ нэгэн цагт хүүхд гарч ирэх л байлгүй дээ гэж одоо өөдрөг сэтгэлтэйгээр ярианд нь орж ирж байгаа. Энэ үед бид түүний нэрийг мэдэх ба түүнийг Берил гэдэг юм байна. Гэтэл гинт нэг хаалга тогшоод нэгэн хоёг дуулга өмссөн цагаан үстэй нэг охин сайн байна багшаа би Алушиа Цитрус байна гэж мэдлэн. Берил түүнд баг байхад нь сэлмийн урлаг зааж ирсэн ба тэгээд одоо ингээд багаа дурсаад хөрхөн ярьж хурна. Тэгээд Цитрусын тэдэнд хааны зарилгаар Төв хотод сэлмийн урлыг зааж байгаагаа хэлдэг. Ингээд Цитрус ирсэн гол зорилгоо хэлдэг. Тэгээд нийслэл сэлмийн багш хэрэгтэй байгаа. Бүр айгүй тусгай хүчний сэлмийн багш хэрэгтэй. Цитрус багийнхаа багшийг санал болгосноо хаанд хэлслээд хаан үүнийг зөвшөөрсөн болохоор юм зарлиг тогтоол гаргасан. Тэгээ Берилийг нийслэлд сэлмийн урлагийн багшаар дуудсан байдаг. Хэрв энэ одоо зарлигаас нь татгалзал үхлийн ялтай гэж аавнаас жоохон ажуулаас нь өдөж өгдөг. Тэгээд явган тэргээж бэлдээд авчирсан байдгийг. Тэгээ Берилийг одоо шууд хөдлөе гэж нилээн атгана. Берилч гайхаж юу яриад байна гэхэд аав нь түнд нийслэл явж ихнэр бол хүүхд хэрэгтэй байна гэж нөгөө л хэлдэг юм хэлж байгаа харагдана. Ингээд уйтгартай хөдөөний амьдрал нь дуусч нийслэл рүү хөдлөлөө. Явах замдаа тэд Цитрусын хийлгэж байсан сэлмийг нь ярин баг байхад нь хийлгэж өгч ажиллах хэмээн өнгөрснөө дурсан ярилцсан. Берилч өөрийгөө сэлмийн мастер биш гэдэгт итгэлтэй байхаа Цитрус түүнийг хэдий магтсан ч Берил өөртөө нэх итгэж байгаа юмгүй явсаар оройдоо нийслэлтэй үрдэг. За Цитрус түүнийг дэм бодолд буулгаж байгаа. Өглөө уулзахаар болоод тэгээ тэр хоёр салаа явж байгаамаа. За ингээд өглөө болоод хааны цэргүүдэд хичээл заахаар бол Цитрус түүнийг би одоо түүнийг яагаач бүр үнэхээр бардаггүй амар сайн сэлмийн багшаа гэж одоо бусад цэргүүдэд танилцуулж байгаа юм л та. Тэгсэн бус цэргүүд нь шоконд орсон ч гэсэн одоо үгээр нь явж нэг айтайхан ингээд нээлтийг дуусгаж байгаа. Нээлтийн дараа ярилцж байхад нь Күрүний гих одоо багт нь бас сэлмийн урлаг зааж ирсэн нэг охин би найт болсон гэд багштайгаа мэдлдэг. Оройдоо буцаж гэрлүүг очсон боловч аав нь түүний оронд доожо дээрээ айл үжээний заах үнэ олцсон. Чи одоо энд ямар ч хэрэггүй. Нийслэлтэй байж одоо хурдан хүүхдтэй бол гэж хэлдэг. Энэхүү шинэ багш нь бас л түүний хуучны шав байдаг ба. Өнгөрснөө ярилцаа доожогын шинэ багшаа эвгүй байдлаар нэг юм гинтийн эвгүй байдлаар өгтөж авч байгаа. Тэгээ өглөөдөө нийслэлтэй очдөг ба. Тэгээд удаан хугацаанд хоноглох газар хайж гарлаа. Цитрус түүнд манад байж болно штэ гэхэд шууд л татгалзсан. Замдаа явж байгаад ордер гих нэртэй цэргүүдийн өдөртөгч энд хөгшин эртээ юугаа хийж яваан бэ гэж тэднийг жаал өдсөн хоолой сонсогддог. Тэгээ түүнийг Лисандра гэдэг ба тэрээр Цитрусын rival буюу дайсан юм шиг л би битгаа ерөөсө зогцдгоо нэг тийм төрлийн хүмүүс байгаа. Тэгээ Берил ч яг нүрээ газрын зургаар халахлан нуугаад гээд яана гэж жоохон санаа зовцсон явжсэн чинь Лисандра шууд тэрийн суг татаал гээд харж хайрыг нь харсан чинь бас л 20 жилийн өмнөх шавны байж таарлаа шүү. Сайн яваагаа хэлэх гэсэн ч тэрхий завгүй байлаа. Өршөөгөөрөө хэмээн түүнд ясрахнаа. За тийм ундаг багш юм байна. Тэ яагаад энэ Цитрустэй хамт явж байгаа юм гэж асуухад Цитрус ч ууралж байгаа юм. Тэгээд нөгөө уурандаа бүх зорилгоо хэлж байгаа юм. Нийслэл ирээд ийм багш босч байгаа гэд. Энэ байдлаараа хоорондоо хэрэлцээр байгаад бараг л үзгүй үзье өө гэд нэг тийм өнгө аястай явсаар байгаад орой боллоо. Орой гэхэд манай хоёрч хэрэлдээл байгаад байгаа бололтой. Берил харин өөрийнхөө удаан хугацаанд байх газраа олсон янзтай оройдоо тэндээ хонголдог. Ингээд нэгэн шинэ өдөр ирээд тэгээ бэлтгэл дээр очисон чинь нэгэн шар устай залуу бүр бусдыгаа бүр сүйтгэж шүү.
Манай Берил ч яах вэ түүнийг хараад бас дайжгүй тэмээ гэж бодоо байжсэн чинь Берилийг та бол юм хийж чадахгүй надаас муу. Үнэхээр надаас сайн хүн л надад багшлах ёстой. Тэгэхээр одоо би таныг дөөлт дуудаж чинь гэд бас бус цэргүүд нь бас түүнд нэг итгэл хүлээлгэж чадахгүй л байгаад байсан юм байна л та. Тэгэд энийг ч бид нар яг энэ хэсгээс харж чадж байгаа. Тэгсэн манай Берилч тун дурамчхан гэд дүүлийг хүлээн зөвшөөрөөд ингээд эхэлж байгаамаа. Энэ дүүлд нь бас Ситрус хүртэл зааста тэгмэг гэд жоохон хатгаад байгаа байхгүй. За ингээд сэлмүүдээ агсаж байгаамаа. Дрот дайрж эхлэх ба тэгээд Берил хамгаалж байгаа түүнийг гиндүүлэн ихний ярилт нь аюулгүй амжилттай болчихно. Тэгээд цэргүүч бүр за энэ яг аз авахаа гэд яриад худлаа юм байна гэсэн ийм мөнгө аястай байж байгаа раунд 2 нь эхэлж байгаамаа. Драут дайрдгаараа дайрсаар л энэ тэгээд хурд хүч сайтаач болох хөдөлгөөнтэйг нь онцлоод Берил одоо түүнийг хамгийн хүчтэй хөдөлгөөнийг нь ядах юмгүй давж хойноос нь одоо зөөлхөн хүрээд бүгдийг гайхшруулж байгаа. За ийхүү одоо багшийн бүгд гайхан шүтэж эхэлж байгаа юм л та. Тэгээ Берил өөрийгөө сайн гэдэгт үнэхээр л итгэлгүй байгаа л байгаа. Орой болоод тэд нар ингээд найрлж эхэлж байгаамаа. Тэгээ Друт одоо хүртэл түүний чадрыг гайхан шагшсаар л байна. Харин тэдний хажууд Ситрус үнэхээр жоохон сархад амссан харагдаж байна л та. Тэ ингээд Друт өөрийг нь амар сайн магтаад харна Берил би зүгээр л нэг азтай л байлаа гэдэг. Тэгээд яаж дийснэ хилээч гэж гуйхад нь би зүгээр л чиний хөдөлгөөнтэй өөрийнхөө хөдөлгөөнийг тааруулсан төдийл гэж нэлээд дараахан загнаж байгаа. Ингээд манай хэд маань найрлсаар л хэсэг өөрчлөгдөнө. Хэсэг өөрчлөгдөд хөдөөний тосгон шинхэн дожооны багш олон газруудаар явсан ч Берил шиг бүр гайхалтай сэлмийн багш байгаагүй гэж одоо түүний аавд ярьж байгаагаар 1-р ангимаа дуусч байгаамаа.